Монгол Улсын засгийн газраас бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн талаар одоо мэдээлэл хийх гэж байна. За коронавирусын халдвар Монгол Улсыг тойрон олон улсад одоо бүрдэж байгаа энэ үед онцгой нөхцөл байдлын үед нийгмийн сэтгэл зүй ямар байдаг, аюулыг хэрхэн даван туулах, сэтгэл зүй яаж тайван байлгах, онцгой байдлын үед хэрхэн ажиллах талаар одоо зөвлөмж өгнө. За улс төр өөрийн гэсэн онцгой байдлын дүрм журамтай. Дээр нь дэлхийн нийтээр дагаж бүрдэг одоо журам гэж байгаа. Түүндээ нэгэнт урьдчилан цэглэх эмчлэх журмууд байгаа учраас ард иргэдийн хувьд бол тайван байх хэрэгтэй. За дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн яамнаас байнгын одоо зөвлөгөө мэдээлэл өгч байна. За айдас түгшүүр сандрал асуудлыг одоо хөндүүлнэ гэхээс сайн үр дүнд бол хүрэхгүй. Тиймээс онцгой байдлын үед одоо мэрэгжлийн одоо байгууллагуудын зөвлөгөөг дагаж мөрдөх нь одоо зүйтэй гэж үзэж байгаа. За ингээд Монгол Улсын одоо засгийн газрын бэлэн байдлын шийдвэрийн талаар мэдээллийг онцгой байдлын газрын дэд дарга орондоо ганц зэрэг мэдээлнэ. За өнөөдрийн хэвлэлийн хурлаар онцгой байдлын ерөнхий газраас одоо яг сүүлийн үеийн коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх энэ ажлын талаар хамгийн сүүлд Монгол Улсын засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар та бүхэнд эхлээд танилцуулъя. За 2020 оны 2 сарын 12-ны өдрийн 10 дугаар Монгол Улсын ерөнхийлөгчийн шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр засгийн газарт бол ийм чиглэл өгсөн зарлиг гарсан. За энэ зарилгийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын засгийн газар одоо өчигдөр хуралдсан. Ингээ хуралдаад бол шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэрийг яг албан ёсоор танилцуулъя. Монгол Улсын засгийн газрын тогтоол 20 оны 2 сарын 12-ны өдөр дугаар 62 бэлэн байдлын зэрэг шилжүүлэх тухай. За Монгол Улсын ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар зарилыг хэрэгжүүлэх зорилгоор гамшигаас хамгаалах тухай хуулийн 11-2 11-3-т заасныг үндэслэн Монгол Улсын засгийн газраас тогтоох нь 1. Шинэ коронавирусын сонсогч нь коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх эрсдлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж төрийн болон нутгийн захиргааны байгууллага хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсвэ. Өндөржүүлсэн байдлаар өнөөдрөөс эхэлж өчигдрөөс эхэлж ингээд шилжүүлсэн байна. За 2 дугаарт нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан 17 дугаар жарны хотол төгс хэмээх төмөр хулган жилийн цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үздэг. 3 дугаарт гамшигаас хамгаалах тухай хуулийн 14 заасан арга хэмжээг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний өдөрдмжийг дагуу хэрэгжүүлж ажиллахыг гамшигаас хамгаалах алба бүх шатны засаг дарга аж ахуй нэгж байгууллагын удирдлагад үүрэг болгосгоо. 4. Энэ тогтоолын 3 заалтад заасан арга хэмжээний өдөрдмжийг баталж хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын шадар сайд улсын онцгой комиссийн дарга их төвшөнд даалгасгоо гэдэг ийм засгийн газрын тогтоол одоо 2 сарын 12-ны өдөр гарсан байна. Тэгэхээр энэ өдрөөс эхлээд улсын хэмжээнд өндөржүүлсэн гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бол шилжиж ажиллаж байна. За энэ тогтоол гарсантай холбогдуулан улсын онцгой комисс Монгол Улсын шадар сайдаас өдөрдмж гарсан. За ямар өдөрдмж байхаа гэдгийг та бүхэнд бас хэлье. Энэ бас нэлээд холбогдох одоо дараагийн шатны шийдвэрүүдийг гаргахад чиглэл болгосон ийм заалтууд бол байгаа. За улсын онцгой комиссийн даргын тушаал 2020 оны 2 сарын 13-ны өдөр дугаар 04 өдөрдмж батлах тухай. Бэлэн байдлын зэрэг шилжүүлэх тухай засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолын 4 заасныг үндэслэн тушаах нь 1. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний өдөрдмжийг хавсралтаар баталсугай. 2. Өдөрдмжид заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг улсын онцгой комиссийн гишүүд, гамшигаас хамгаалах улсын алба, орон нутгийн онцгой комиссийн дарга, аж ахуй нэгж байгууллагын удирдлагад даалгасгой гэсэн ийм тушаал гарсан байна. 2 сарын 13-ны өдөр буюу өнөөдөр гарсан. За энэ бэлэн байдлын зэрэгт хэсэгчсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний өдөрдмж.
За энэ өдөртөмжийн чиглэлийг танилцуулъя. Нэгдүгээрт нь гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэнтэй холбогдуулан гамшигаас хамгаалах тухай хуулийн 32 дахь зүйлийн 32-1, 33 дугаар зүйлийн 33-1, 33-ийн 3 дахь хэсэгт заасан арга хэмжээг хэрэгжүүлж гамшигаас хамгаалах төлөвлөгөөнд тодтгол хийж шуурхай штаб байгуулах. 2. Гамшигаас хамгаалах улс болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах. Шинэ коронавирусын халдвар бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох. 4. Гамшигаас хамгаалах алба мэрэгжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл бэлэн байдлыг хангах. 5. Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хүн амт шуурхай хүртээмжтэй хүргэх. 6. Харилцаа холбоо хэвлэл мэдээллийн байгууллагад шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх эрсдлийг бууруулахтай холбоотой мэдээллийг дараалал харгалзахгүйгээр зохион байгуулах арга хэмжээг авах. 7. Цагаан сарын баяртай холбоотой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг 13-ны өдрийн 16 цагаас эхлэн зогсооно. Цагаан сартай холбогдлолтой зар сурталчилгааны ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахгүй гэсэн үг. 8. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйжил хийх. 9. Гамшигын нөөцийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах. 10. Засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж төрийн болон нутгийн захиргааны байгууллага хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажилуулах. 11. Цагаан сарын баяртай холбогдуулан хүнс барааны үзэсгэлэн худалдааг зохион байгуулахыг хориглох. 12. Баар, ресторан, нийтийн хоолны болон үзүр үйлчилгээний газрын ажлын цагийн хуваарьд хязгаарлалт хийх. 13. Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, соёл хүндэтгэл, урлаг, спортын арга хэмжээг зогсоох. 14. Шашны байгууллагуудын шашин намын хурал, цуглаан, зан үйлд иргэд олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээг авах. 15. Аж ахуй нэгж байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажилуулах. 16. Бараа үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомжтой хомсдол үүсэхгүй байх. 17. Амьсгалын замын зочмог халдвар, томуу дүст өвчнөр өвчлсөн 5 хүртэлх насны хүүхэдтэй эмнэлэгт эсвэл гэрээр асарсан эцэг их асран хамгаалагч 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олох ийм чиглэлийг өгсөн байна. Тэгэхээр Монгол Улсын засгийн газрын тогтоолыг дараах 17 чиглэлийн хүрээнд бүх шатны яамдын сайд нар, агентлагийн дарга нар, төрийн байгууллагын удирдлага, за төв орон нутгийн засаг дарга нар, төв орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дарга нар, аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд одоо ажлын тусгай гурам шилжүүлэхдээ дараах 10 зүйлийг нийцүүлэн одоо гаргах юм байна. Тэгэхээр ийм одоо шийдвэрүүд гараад 2012 он 2 сарын 12-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжиж 2020 оны 2 сарын 13-ны өдрөөс ажлын тусгай гурамд ийм шилжих үүрэг чиглэлийг одоо бүх төвшөнд бол удирдлагуудад бол өгсөн байна. Тодорхойлж бас нэг зарим зүйлийг бол хэлье гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр яагаад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тийм зардах үнс шаардлага үүсвэ гэдэг бол та бүхэн мэдж байгаа. Одоо өглөө 11 цагт эрүүл мэндийн яамны шуурхай штабаас та бүхэнд бол энэ вирусын дархалттай холбоотой, эрсдэлтэй холбоотой мэдээллийг та бүхэнд өгч байгаа. Тэгэхээр бүгд найрамдах хятад ард улсад энэ коронавирусын халдварт гарснаас хойш Монгол улс бол одоо арга хэмжээгээ аваад дэлхийн нийт зарснаас хойш 45 хоногийн хугацаанд Монгол Улсын засгийн газар улсын онцгой комисс холбогдох яам агентлагаас өдөр тутмын ус бэлэн байдал шилжиж ажилласны хүчинд бол 45 хоног бид нэр урьдчилан сэргийлэх ажлыг бол нэлээд үр дүнтэй бол зохион байгуулж байна. 45 хоног. Өнөөдөр бүгд найрамдах хятад ард улсыг тойрсон бүх улсуудад бол энэ халдвар бол гарсан байгаа. Монгол улсаас бусад Казахстан улс, за Монгол улс гэдэг ингэ байж. Тэгээ хамгийн өндөр эрсдэлтэй улс бол Монгол улс байгаа гэдгийг бол одоо хүртэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол анхааруулж байгаа. Анхааруулж байгаа энэ үгээс. Тийм учраас бид нар бол өнөөдөр яалтчгүй энэ нөхцөл байдлыг харгалзсан үзээд энэ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх одоо шаардлагатай байсан юм аа. Тэгээд энэ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бол шилжүүллээ.
За энэ бас би нэг Монгол улсын газрын зураг дээр бол ингээд хийцэн байна. Энэ бол Монгол улсад одоо с жигтэй гэж одоо бүртгэгдсэн тохиолдлууд одоо аль аймагт бол хичнээн тооны хүмүүс ингэж бүртгэгдсэн юм бэ. Тэгээ бүгд бол энэ шинжилгээний хариу сөрөг гарсан. За өглөө бол бас хэлсэн бас 2 хүний хариу гараагүйгаа гэсэн. За бусд нь бол ингээд сөрөг гарсан гэж. Тэгэхээр өөрөө Монгол улс ийм эрсдэлтэй байгаа. Ямар нэгэн вирустэй үнэхээр энэ нотлогдоод ирвэл энэ үнэхээр Монгол улсын хэмжээнд бол гамшиг болно. Тэгэхээр бол ард иргэд нэг зүйлийг бас анхаарах бас ойлгох хэрэгтэй. Гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал гэж. Тэгэхээр гамшиг гэдэг дотор өөрөө хүний гоц халдвар төвчин нийгмээр дарахах эсвэл болзошгүй тэр занал аюулыг үүсгэж байгаа тохиолдлыг бол бид нэр бол гамшигаас хамгаалах тухай хуулиар гамшиг гэж үздэг юм байна. Тийм учраас гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд бол зарлж байгаа гэдгийг та бүхэнд бас ойлголтыг өгье.